За сайн байцгаана уу. Энэ бичлэгт эхлэл хийгээгүй болохоор voice-оор тайлбарлаад өгье. Энэ бичлэг болохоор өөрийнхөө dream board-ыг хийсэн тухай бичлэг байгаа. Би бас мөрөөдлийнхаа самбарыг хийж үзэж байгааг байхгүй. Тэгээд энэ жил анх удаа мөрөөдлийнхаа самбарыг хийх гэж байгаа. Яагаад мөрөөдлийнхаа самбарыг хийхээр болсон бэ гэхээр хүмүүс мөрөөдлийнхаа самбарыг хийх юм бол тэр гарч байгаа ондоо багтааж мөрөөдөл нь биелдэг гэсэн тийм болохоор би мөрөөдлийнхаа самбарыг хийхээр болсон. Биелдэггүй хүн шиг мөрөөдлийнхаа самбарыг хийчих байхаа гэж бодож байна. Ашиглах зургуудаа би Pinterest-ээс татаж аваад Canva дээр өрөөд тэгээд өнгөтөр хэвлүүлээд гаргаад ирсэн байгаа дөрвөн бичгийн цаас дүүрэн зураг болсон. Хүмүүс том нөгөө вакуум цаас дээр мөрөөдлийнхаа самбарыг хийдэг нь штэ. Би бол ийм хөөрхөн жижигхэн хар өнгийн вакуум А4-ийн цаасан дээр мөрөөдлийнхаа самбарыг хийх гэж байгаа. Миний хэрэглэж байгаа зүйлсийг бол ийм стикер, тэгээд ийм хайч, цав байна. Зургуудаа хайчлаа дуусчлаа. Миний хайчилсан зураг нэг ийм зургаараа хайчлаа. Одоо энэ цаасан дээр ингээд байрлалд оруулж наах байгаа. Ойрхон байгаа хамгийн ихэнд биелүүлэх зорилгууд гэвэл ийм мик авах, DJI-ийн мини микийг авах байгаа. Энийг бол би олцсон байгаа. Энийг он гаргаад авна. Хөгжим дард сурна гэж бодож ирсэн. Би нэлийн 2-3 жилийн өмнөөс юм төгөлдөр хурдаарч сурандаа гэж бодоо яваадсан. Тэгээд одоо 26 онд төгөлдөр хурдаарч сурах нэ. Багийн ойрхон байгаа зорилго мөрөөдөл маань гэвэл би Instagram хийж эхлэх гэж байгаа. Бас Instagram аккаунт маань миний өөрийнх маань аккаунт байдаг. Тэр аккаунтаа ингэж хааштай хөгжүүлээд 2026 онд 1000 followersтай болох байгаа. Одоо бүгдээрээ бордон дээрээ зургуудаа наацгаая. Би нөгөө утсан дээрээ Canva-гаар бас эдитлээд log home screen дээрээ мөрөөдлийнхаа самбарынхаа зургийг тавьсан байгаа байхгүй. Тэр яг тэрнийхээ дагуу яг зургийнхан байрлалуудын яг адилхан наан энэ дээрээ За миний төсөөллөөр босонгүй би яг А4-ийн цаасан дээр ингээд бүх зургууд маань багчих бах та яг болох бах та гэж бодсон байхгүй. Яг энэ шиг маань яг болчих бах та гэж чам багтсангуу одоо би дахиад нэмж цаас авчирж ийж одоо энийг өргөлжлүүлж хийхээр боллоо. 2000 years later. Миний бодол байсан байхгүй юу. Дахиад ийм А4-ийн цаас авчираад тэгээд энэ хоёр цаасыг гээд нийлүүлээ голоос нь скотч доод тэгээд самбараа хийчихье гэж бодсон чинь яг орсон бичиг хэрэгт маань яг ийм А3 их гэсэн баха юм А3-ийн цаас байна. Одоо эндээ бүгдээрээ янзын сайхан хийцгээе. За нөгөө А3-ийн цаас нэр маань нэг иймэрдүү боллоо. Яг одоо энийхээ байрлалыг хөдлөхгүйгээр ихнээс нэгээр нь наагаад дээдлэлт нь жоохон стикер нэмбэл нэмцгээе. Болцлоо. Одоо харж байна те. Энэ бол миний 26 оны dream board буюу мөрөөдлийн самбар. Гоё яваадтай. Одоо харин ийм жоохон ийм одоо ийм доотлын цолгоо хар хэсгүүд байна штэ. Эдгээр жоохон одоо таалагдахгүй байгаа цаа. Тэгээд надад яг ийм стикер байгаа гэсэн штэ. Энэ стикерээс ингэж нааж болох тохиромжтой зүйл юм. Өмнө би нааж болон тохиромжтой гэж авсан. Зөөлөн Apple зөөлөн Lamborghini гэдэг үгийг наачи. За болчихлоо. Ингээд миний 26 оны vision board. Мөрөөдлийнхаа самбар дээр ганц хоёр мөрөөдөл одоо та нарт яриад өгье заяа. Би хамгийн ихэнд ярьж өгмөр байгаа нь миний сонсох дуртай дуучин, Texas улсын дуучин байгаа. Энэ дуртай дуучныхаа тоглолтыг үзэх
тийм нэг яриа гарч байгаа болцсон ямар ч гэсэн дуртай дуучныхаа тоглолтыг үзэх байна. Ягаад Silver Play button байгаа вэ гэвэл та нар Silver Play button харсан байх 100,000 subscribe хүрээд Silver Play button авахгүй харин энэ жилд ядаж багтаагаад 10,000 subscribe-та болох гэсэн зорилгоор Silver Play button оруулж өгсөн байгаа. Тэгээд төгөлдөр хор тоглолт сурах гээд ярьж исэн те. Тэгээ хамгийн гол зорилго маань гэвэл би зунаахаа амралтаараа ажил хийгээд утас авах. iPhone 17 авах байгаа. Тэгээд англиа бас жоохон сайжруулах. Би бас англи хэл сурж байгаа. Тэгээд өөр ярих юм юу те. Бассейнд явах. Энэ гэхдээ яг энэ жил би биелүүлж чадхаа сайн мэдэхгүй байна. Бассейнд явах бол. Тэгээд бол энэ жил ямар нэгэн медаль авах нэгдүгээр байранд орж хичээлийнх гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж нэгдүгээр байранд орох. Ийм 365 гэсэн тоогоо энэ яагаад 365 гэсэн тоогоо гэхээр нэг жил 365 хоногт болохоор 365 хоногийн турш би эдрийг хараад ингээд биелүүлнэ гэсэн үг. Өнөөдрийн бичлэг маань хүрээнд өндөрлөж байна. Та нар маань ч гэсэн 25 онд багтаагаад өөрийн гэсэн 26 оныхоо мөрөөдлийнхаа самбарыг хийгээд мөрөөдлөө биелүүлээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.